За сайн байцгаана уу? Та нартай өнөөдөр би ийм реглан мөр ийм мөрийг одоо яаж гаргах тухай бол жоохон бичлэг оруулъя. За энэ цамцны жишээн дээр одоо би энэ бол ийм хөшөө цахтай ийм цамц байгаа. За мөн адилхан энүүгээр одоо ингэж затгаа нэхэд энийгээс затгаа ингэртэй цамцч болгосон болох боломжтой. Ямар ч байсан би та нарт энэ реглан мөрний тухай одоо бичлэг оруулъя. За би энд 50 гогцоо авсан байна. 50 гогцоогоо эхнийхээ эргүүлээд нэхэхдээ эхнийхээ эгнийг бол ингээд буруу талаас нь нэхэд бол дуусгачих. Хоёр утастай учраас их болгоомжтой нэх бол нэг нь одоо үлдчих гээд байдаг. Энэ талтай За ингээд 50 гогцоогоо ингээд авчихлаа. Эдгээр тийм дөрвөн юм хэмжээ тавих юм хэрэгтэй болно. Яагаад гэвэл мөр маань хоёр талдаа ар өөр хоёр талдаа реглан гараад явах учраас ингээд эндээс нэг ихнийхийг одоо орхиод хоёр дахь дээр нь одоо энэ тэмдгээ бол тавьж өгнө. Хоёр дахь дээр нь тэмдгээ бол тавьж өгнө. За ийшээгээ 1 2 3 4 5 6 7 яваад явчаад 8 дахь дээр бас нэг тэмдэг тавьж байна. Нэг энэ түрүүний тэмдэг тавьсан регланынхаа голын утаснаас биш тэрнээс гадна 1 2 3 4 5 6 7 гэд ингээд 8 дахь дээр нь бол бас нэг юм тэмдэг тавьж байна. За энэ маань үндсэндээ бол энэ мөрний яг дээдл дээр ирээд энэ хоёр тал маань одоо реглан болж бууж өгнө гэсэн үг. За ийшээгээ 1 2 3 4 5 6 7 30 гогцоо үлдээгээд дахиад нэг тэмдэг тавьж өгнө. За энэ маань юу гэж юм гэхээр зэрэг яг ар хүзүүний ар тал болно гэсэн үг. Гэт 30 гогцоо үлдээгээд дээр нэг тэмдэг тавьж өгнө. За мөн адилхан нөгөө талдаа ингээд 1 2 энийг болцсон юм шиг байна. Тэгээд хоёр дахь дээр нь гогцоо тавьж өгнө. Энэ хоёрын хооронд 7 явах хэрэгтэй тийм. За ингээ хоёр талаасаа бол ижлэх. За энэ тэмдэг тавьсан энэ гогцоонууд энэ дөрвөн гогцоо манууд одоо яг энэ регланынхаа голын одоо шугам болж өгч яваа. За тэгээ энийг одоо яаж нэхэх вэ гэхээр зэрэг эхний ээлжинд ингээ бид нар энэ голд авсан регланасаа бол хоёр талд нь нэмээд явдаг. За одоо ингээ үзье бүгдээрээ. За эхний энэ маань бол ингээд нэгийг авлаа. За эндээсээ бол энэ тэмдэг тавьсан энэ гогцооныхоо хоёр талд нэг нэмнэ гэсэн үг. За ингээд нүүрэн талаасаа эхний талаасаа явж байгаа юундаа ингээд
нэг удаадаа 8 гогцоо шинээр нэмэгдэж гарч ирнэ гэсэн үг. За энийгээ ингээд юм дээрээ тохож аваад ингээд нэмээд авчихна. Нэмээд авчихна. Дараагийнх нь яг голын эрегланыхаа болоод зүгээр шууд нэгээр аваад мөн адилхан дараачаагаа нэмэхдээ мөн адилхан утсан дээр зүүн дээр уцаа тохож агаад ингээд авчихна. За тэгээд за мөн дараагийнхаа тэмдгэн дээр ирлээ. Энэ дээр ирэхээр зэрэг голынхоо энэ сул утсыг дэгээдээд энэ зүүн дээрээ тохоод гээд одоо яг адилхан ямар ч нэхвэлд одоо гогцоо нэмдэгтэй адилхан ингээд гогцоогоо нэмээ явчихна. Тэгтээ энэ регланыхаа голын одоо нэг үндсэн тэмдэг тавьсан гогцооныхаа яг хоёр талаас нэмээд ингээд явна. За ингээд одоо энд нэг хоёрыг нэмлээ, энд хоёрыг нэмлээ, энд хоёрыг нэмнэ, энд хоёрыг нэмнэ. Нэг игнэндээ ингээд 8 гогцоо нэмчихэж байгаа гэсэн үг. Тэгээд энийгээ эргүүлээд нөгөө талаас нь ихтэй нэмэхгүйгээр гогцоогоо нэмэхгүйгээр нэг шулуу яваад тэгээд эргэж ирдэг. За одоо нэлээ нэхэд нөгөө рекламаа гаргаж ирээд ингээд ийм боллоо. За энэ маань одоо энэ зурган дээр үзүүлж байгаагаар бол энэ хавьд ирж байгаа гэсэн үг. За энэ хоёр ингээ мүлийгэд гарч ирж байгаа. Энэ гарч ирж байгаа энэ маань одоо энэ энгэр болж гарч ирнэ гэсэн үг. За тэгээд нөгөө ханцууны деталь жинхэнэ реклам мөр маань болохоор зэрэг энд нэг энэ хоёрын хооронд одоо нэмж нэгсээр хагаад энэ хоёр тийшээ одоо явж байгаа. Энэ одоо яг мөрөн дээр гарч ирнэ энэ хоёр талмаар. Тэгээд энэ одоо рекламынхаа яг голын юунууд маань болохоор зэрэг энэ одоо энэ гарч ирж байна. Нөгөө талд маань харахад энэ гарч ирж байна. За энд бол энэ байна. Энд энэ байна гэх жишээтэй ингээд гараад ирж байгаа. За ингээд энэ маань ингэж тойрч нэхэгдэж явсаар хагаад энэ хоёр маань ингээд ерөнхийдөө бол ерөнхийдөө нэг энэ хавцаа орж ирж байна одоо. Тэгээд ингэж нэгсээр энэ хэмжээгээр нэгсээр яваа сугандаа хүрээд тэгээд цамцныхаа ханцүй их бэйг бол салгаж ингэж нэхнэ. За ингээд энэ миний үзүүлээд байгаа энэ юу маань бол нэлээ юм махер утастай тэгээ бүтэхгүй учраас энэ зүү утас хоёрын хооронд ялгаа маш их гараад баг гарч байгаа учраас би та нартай одоо дахиад энэ өөр дөнгөн дээр бол үзүүлэе гэж шийдлээ. За тэгээд би ийм цагаан өнгөөр бол авсан байгаа. За энд одоо нэг реглам маань энэ гарч ирж байна. За тэгээ энийгээ бол нэххээр зэрэг ханцуун дээр ер нь чухам яаж гаргах гэдгээл тэгээ эхнийх нь ер нь бол энэ өнгөн талаас нь ихэхдээ бол гогцоогоо дандаа нэмж явна. Энэ буруу талаас нь юу дотор талаас нь болохоор зэрэг ерөөсөө юугаа бол гогцоогоо нэмэхгүй, огт нэмэхгүй явдаг. За би энийг ойлгомжтой болгохын тулд яг регланыхаа голын гогцооны хоёр талд ингээд тэмдэг тавиад ингээ явлаа. За энийг жигдхэн яаж гаргах уу гэдгийг бол одоо нэг талаасаа жигдхэн яаж харагдах тахаар нь бол одоо энэ тод өнгийн утсан дээр нэлээсээ харагдана байх гэж одоо би энийг бол сонгож авлаа. За одоо та нар харж байгаа нэгсэн маань одоо нэг ийм болоод ирж байна. За нөгөө голын реглам
юу маань одоо энэ хоёр шарынхаа хооронд ингээ энэ явж явах зэшээ те. Тэгээ энэ энийхээ хоёр талаар ингээд томроод хоёр тийш ингэж явсан байна. За одоо өнгөн талаасаа нэхэхтэй эргэлааныхаа хоёр талаас бол хоёр талд нь ижилхэн нэг гогцоо бол нэмж явдаг. За энэ гогцоог хэрхэн яаж нэмэх тухай бол үзүүлье. За энэ голын нөгөө эргэлаан гол маань явж байгаа учраас эндээс нэг хажуу талын юунаас нь ингэж өргөж авч ирээд зүүн дээгүүрээ давуулаад тэгээд энэ богинд гарсан эргэлаан талынхаа яг цаанаас цааш нь хатгаад ингээд зөв аавна. За тэгэхээр ийм болж ирнэ. За тэгээд эргэлааныхаа голын нэг бол ингээд дарагдчихэв. Энийг ингээд нэхэд явна. За тэгээд нөгөө зүүн гар талдаа гарч ирэхээр зүүнийхээ дээгүүр ингэж давуулж аавна. Тэгээд энэ талаас нь цаа талынх нь юунаас ингэж авдаг. За нөгөө энэ талдаа болохоор зэрэг бид нар яаж аваад гэсэн гэхээр ингэж давуулаад энэ наа талаас нь аваад гэсэн тийм. Одоо энэ зүүн гар талдаа болохоор ингэж давуулаад тэгээд цаа талаас нь ингэж авч байгаа. За энийг задлчих. За энийг одоо эргэлааныхаа голын энэ юг алдахгүй тулд энийг эхлээд ингээд тэмдгээ ахиулчих. Тэгээд ингэж давуулж аваад энэ дээр нь тавиад тэгээд ингээд цааталт нь оруулаад. Ингээд явна. За одоо хэр зэрэг харагдчихэв. Одоо эндээс эргэлээ маань энэ одоо голдоо ингээд явж байна. Хоёр талдаа нэмсэн нь бол ингээд гараад татаад ингээд үзэх юм бол нэг иймэрхүү юм харагдана. За энэ голын нөгөө эргэлэн гол шугам маань гарч ирж байна. Тэгээ ингээд хоёр талдаа тэмдгээ тавьчаад тэгэхэд явна гэсэн. Захаад нэг тойроод би дахиад нэг үзүүлэлтгий. Би түрүү хэлсэн энэ буцаж явахдаа юу буруу талаас нь ихтэй ерөөсөө юугаа нэмэхгүй. Огцоогоо нэмдэггүй. Яг хэвээр нь авдаг. Энэ хоёр тэмдэг тавьснаа бол нааш нь цааш нь болгоулгүйгээр зөвхөн эргэлааныхаа голын гогцооны явж байгаа голын гогцооныхоо хоёр талд л яг байлгана гэсэн үг. За ингээд за одоо нөгөө баруун гар талдаа нэмхийг нь үзүүлээ. Энэ эргэлааныхаа нөгөө эргэлаа маань энэ голын юу маань юм чинь ингэж эндээс гарч ирсэн энэ утсыг дээш нь өргөөд зүүн дээгүүрээ давуулаад энэ доод талаас нь оруулаад ингэж аавна. За тэгэхээр энэ маань одоо ийм гогцоо гарч ирнэ гэсэн. Тэгээд эргэлаанаа болохоор зэрэг ердийн нэхэд тэрний зүүн гар талынхаа болохоор зэрэг ингэж давуулж ирээд энэ цаад талын гарч байгаа энэ гогцооноос нь татаад ингэж гаргаж ирдэг. За энэ баруун зүүн хоёр талдаа бол ингэж хоёр өөрөөр авдаг нь болохоор зэрэг ихмэл маань одоо хоёр талдаа ижилхэн гарч ирнэ гэсэн үг. Ижилхэн гарч ирэхийг харуулж байгаа. За одоо харахад ийм болж байна. Дундаа эндээс харахад бол энэ эргэлааныхаа хоёр талд гарахад ийм том нүх гарахгүй. Нөгөө энэ талаас нь авахтаа нэг өөрөөр аваад энэ талаас нэг авахтаа өөр авч байгаа учраас энэ жигтгэн ийм гарч ирдэг. Тэгээ хоёр тийш ингээд томроод явдаг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье да.